Улсын хурлын нэрвхэн хоорондоо өвшин оюутлын дөрөвт оруулах саналыг гаргаж ерөнхий сайдад шаардлага өгүүлээд байсан. Тэд улсын хурлын ээж булч чуулганы хаалтын уралдааны үеэр уг асуудлыг хэлэлцэхийг хүссэн ч дэмжигдэж чадаагүй юм а. Тиймээс Монголын эзэмших хувийг нэмэгдүүлж гэрийн дөрөвт оруулахын төлөө тэмцэлтэй үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж тухайн үед оюутлын гэрээ байгуулж байсан ажлын хэсгэмшүүдийг хаалт мэтгэлжэнд дуудсан байна. Гүшүүн одоо нэгдсэн байсан. Улсын хурлын ээж булч чуулганаар засгийн газрын эрхтөрөмжлийн мөрөөдлийг баталсан уг хөлбөрт оюутлын гэрээ дөрөвт оруулах заалтыг тусгуулахаар нэр бүхэн 25 гишүүн ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн ч дэмжигдээгүй. Өнгөрсөн 6 сард болсон сонгуулиар арчнаа мөрөөдлөөртөө уулуурхад Монголын талын хувь эзэмшийг 50-аас доошгүй түргэн гэж амлаж байжээ. Бусад суралтай нам нислүүд ч ийхүү амлаж байсан. Тиймээс эдгээр гишүүд оюутлын гэрээ дөрөвт хийх санал оруулж ирэхэд эсрэг санал гарч байгааг гайхшиж байгаа. Шаардлага өгүүлсэн улсын хурлын 23 гишүүн гарын үсгээд орсон ийм шаардлагыг хүргүүлж энэ тухай тав хүнтэй хэвлийн хурал хийж ирсэн. Ингээд тавд хамтдаа энэ 2-7 хоногийн хугацаанд нэлээд одоо эрчимтэй сайн ажилласан үр дүнд шинэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт бол оюутлын хөрөнгө оруулалтын гэрээг улсын хурлын 57 дугаар тогтоолдоо нийцүүл сайжруулах энэ асуудлууд уг үсгээрээ тусгаж чадсан. Энэ бол том ололт байсан. Ард түмэн тавд хамтдаа ялсан ийм одоо ялт байсан. Тэгэхээр биднийг 25 гишүүн гарын үсэг зураад засгийн газар шаардлага өргүүлэхээр маш их шуугсан л да. Энэ хөгжлөөс одоо хоош татах чинь чангаах чинь гадны хөрөнгө оруулалтыг үргэлжлэх чинь гэж. Бид энэ оюутлын хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгоёгүй, цослыгээгүй, гадны хөрөнгө оруулалтыг хөөрөж хэлээгүй шүү дээ. Хамгийн гол нь харилцан ашигтай ажил хийл гэдэг ийм одоо санааг хэлээд байгаа юм. Оюутлын хөрөнгө оруулалтын гэрээгээ сайжруулъя гэдэг ийм зүйлийг одоо ярьж байгаа. Оюутлын гэрээ дөрөвт оруулахаар санал нэгдсэн гишүүдийн дунд уулуурхаа сайд гаавыг их хурлын дарга инх болноор багтаж байсан. Гэвч чуулганы хуралдаан санал хураахад эсрэг гэнэт дарсан байна. Арч намын гишүүдээс Батцаандан өөрийн байр суурьндаа бат зогссон гэж Бат Эрдэнэ гишүүн хэлж байлаа. Оюутлын гэрээ дөрөвт оруулахгүй бол Монголын талын эзэмших хувь 31 жилийн дараа 50% болох юм а. Финий шалтгуугаар ажилласан нам засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт энэ оюутлын гэрээг одоо өөрчлөнөө анхны хөрөнгө оруулалтаа нөхсний дараа гадаадын хөрөнгө оруулалтад харилцан ашигтай байх зарчмыг баримтж өөрчлөнө гэж өөртөө оруулсан. Энийг нэгдсэн хуралдаанаар баталчихсан юм. Тэгэхээр ямар нөлөөлөл нь орсон гэнтхэн өчигдөр зарчмын зөрүүтэй санал гэдгийг санал хураахад нэг саналаар онцлоо. Засгийн газар оюутлын гэрээнд өөрсдөө оруулах асуудлыг авч хэлцэхгүй санал гаргасан гишүүд иргэний хөдөлгөөнүүд болон ард түмэнтэйгээ нэгдэж тэмцэлээ үргэлжлүүлнэ гэсэн юм. Улсын хурлын 25 гишүүн уг саналыг дэмжиж байгаа учраас засгийн газрыг огцруулах асуудал яригдж болох юм гэж Баасаг гишүүн хэлсэн юм а. Мөн оюутлын гэрээг батлаж байсан ажлын гишүүд болон баяр суурь гишүүнийг хаалт мэтгэлцээнд дуудлаа. Мэтгэлцээ эх сарын 8-нд болно.